That's for you. За сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдрийн дугаар маань эхлэж байна. Тэгээд та хэд маань бас танил болсон байж магадгүй. Саяхан сарын өмнөөс илүү. 2 сарын өмнөөс. 2-7 хоног ч юм уу. Тэг сая нэг удаагүй тэг карантинтэй үед гэхдээ влого Карантиныг хийж эхэлсэн. Та хэд мэдж байгаа. Ер нь 21 он гараад нээлттэй LGBT хүмүүс маань влог хийж эхэлсэн. Тэгээд яг тэрний одоо баг ганц эрэгтэй төлөөлөл нь болж байна тий одоохондоо Ахтагч болохгүй л зүтгэцсэн л юм л дээ. тийм бисексуал эрэгтэй гэж өөрийгөө влогтой коммент хийсэн. Тэгээд манай сонсогчдод мэдлээрээ өөрийгөө танилцуулаарай. За намайг очроо гэдгийг тэгээд ер нь бол нэг тиймэрхүү л. Тэгээд ер нь бол миний влогоос тэгэл миний хидтэй мэдтэй гэдгийг олол мэдчихгүй дөө. Хэрвээ одоо чиний влогийг үзээгүй байвал YouTube руу ороод яг юу гэж хайвал гарч ирэх вэ сувагч нь. Зүгээр очроо гээл томоор ингээл гэрэлээр өччихөд л гараад. Та хэд бас заавалж үзээрэй. Яг эхнийхтэр бол реакшн видео гэж үзсэн шүү дээ тий. Тий яг тэрэн дээр болохоор яг манай нэг ээл найз гэх юм уу. Манай нэг найз над руу явуулаад метр линк нь явуулаад яг ийм хүмүүс ингээд би тийм бичлэг хийдэг болсон байна. Тэгээд ерөөсөө би ингээд бичлэг хий гэж бодож байгаа надаас өрцөжлөө гэдэг саху манай хүүхднээс. Тэгээ яг тэрийг яг үзэж байгаад яг би ер нь яагаад ингээд бичлэг хийж болохгүй гэж гээд. Тэгээ ер нь л эрэгтэй юм бичлэг хийдэг хүмүүс байхгүй. Тэгээд яг би яагаад гэж нь болоо тэгээд ингээд бичлэг хийж таа. Тэгээ бичлэг хийсэн. Яг тэр бичлэг хийж байхдаа 2 жилээ 3 удаа хийсэн. Яг ингээд амар хэцүү юм билээ бичлэг. Зүгээр ингээд YouTube дээр бичлэг хийчихнэ гэдэг чинь амар амар биш юм билээ. Edit гэдэг. Зүгээр ингээд би ч 2 удаа хийсэн байна. Яг ингээд юу ярихаа мэдэхгүй ингээд эхлээ камерын урд ингээд. Тэгээд тэрийг яг устгаж байгаа дараа дахиж бүр ингээд ярих юмудаа бүр нэг бүслэн бичиж байгаа. Тэгээд хийжсэн. Тэгэхээр бас өөр хүмүүс бичлэг хийж эхэлж байгаа нь чамд айгүй зориг өгсөн биш үү? Тий, тэгээд яг судлаад үзсэн чи яг тийм бас бичлэг гэдэг амар олон ил хосод байт юм бэл. Яг Монгол ил хосод байхгүй шүү дээ. 2 л баг. Тий 2 л гэсэн. Тий яг Но Кейтлин 2-оос гадна Анаре тий Солонгос гэдэг л. Тий Тэр Солонгос хоёрыг бас үзсэн. тэр 2 л байгаад байгаа. Тэгээд чи л байна да. Би бас хүлээгээл хүмүүсийг айгүй их нээлттэй байгаад баярлал байна. Миний хувьд одоо яг ингээд активист гэл нээлттэй байгаад 4 жил болж байгаа. Гэхдээ би бол влог хийхээр хүмжлэлтэй гэж. Гэхдээ амар баярлсан. Одоо чи яг эхний видеого хийсний дараа ер нь ямархуу сэтгэлтэй байсан бэ? Хүмүүс ер нь ямар байсан? Яг ер нь бол ингээд YouTube аплод хийчихэд жоохон устгацдаг юм л бүр амар сандарсан. Тэгэл яг хүмүүс нэх үзэхгүй ингээд вьюс нэг хэсэхгүй тэгэл за ер нь авахгүй юм дөө. Тэгээ үтсэн чинь яг Instagram дээр өөрхөн YouTube channel-ыг скриншот хийчихэд тэгээд ноо хичээг Кейтлин хичээг миш нийцэхгүй. Тэгсэн чинь Кейтлин хичээг ингээд тэрийг нэг бас ингээд сторийн дээр хийсэн чинь хүмүүс амар ингээд үзээд эхэлсэн. Тэгээд яг доор нь ингээд бас нэг бас тийм гей хүмүүс, ээл хүмүүс ингээд тийм пэйж үүдэг лөө. Пэйж Facebook дээр тэрэн дээр яг ингээд бас шеэрлсэн байсан. Тэгээд тэрнээс яг ер нь бол хандлтууд нь их авсан юм болов гэж байна. Nice. Би комментуудыг бас уншсан чи айгүй их ингээд pride flag айгүй гоё эрэг л санагдсан л та. Гэхдээ тэрний хажуугаар ямар өөр юмнууд ирсэн бэ? Одоо үзий хадалтын шинжтэй, homophobic комментууд ирсэн үү? Ер нь бол ихэнтэй бол амар гайгүй байж байгаа. Сүултээ яг тийм нэг одоо нэг 2 3 хүн ингээд бичдэг л доор тэгэл өөрөөсөө тийм юм гээл стандарт чинь зам ихтэй үнтэй бэлгийн харилцаанд орж ийн гэдэг эсвэл өөрөөсөө гоё юм уу юм. Тэгэл ингээл гадуур явж ивэл ингээд амар зодчин мотчин нэг тийм хүн билээ. Тэгээ яг тэр яг комментиг уншчихад яг гадуур ингээд явж байхдаа жоохон айсан. Тэгээ яг ингээд яг нэрээ ингээд зодолчвол яг хаана хатгаасаа мэдхгүйсэн. Хэрвээ одоо манай сонсогч нар жишээ нь ямар нэгэн байдлаараа
тийм юмд хүртэл одоо яах ёстой бол чи юу гэж бодож байна? Шууд тэр төвдөө л хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог шүү дээ. Ер нь бол тийм цагдаад бол шууд бас хандж болно. Цагдаа нар заавалч уулна LGBT эсхий чи мэдэх албагүй. Тэрийг бол би айгүй хэлмэрэд очиод би гудамжинд явж байгаа зүтүүлчлээ. Намайг яг юу гэж бодсон би мэдэхгүй байх ч юм уу те. Намайг эсвэл намайг бусдаас өөр болохоор өөр гэж бодоод тэгээ нөгөө үнэн л тэгж бодсон байгаа шүү дээ үнэндээ. Тэрнээс чи ямар бодолкон дээр би гей хүн байна гэж бичсэн байгаа ш. Тиймэрхүү байдлаар хэлээд цагдаа нар дээр очих ёстой. Хэрвээ цагдаа чинь нэг амар чамаг чи өөрөө гей учраас зодуулах ёстой гэж үзэж байвал дээд албан тушаалтай хүнд нь дахиад өргөдөл гаргаж болно. Цагдаагийн албан хаагч нь ийм нөхцөл байдал үзүүлсэн миний хэрэг юм байна гэд тэгээд үнэхээр болохгүй бол LGBT дүүрүү ч юм уу зохио хүмүүст хандаад бүр анхнаасаа ч хандж болно л та зүгээр юм хоёр арга байгаа. Одоо өөр одоо ингээд чиний сэтгэлд яг хүрсэн ямар одоо юм комментүүд ирсэн бэ? Ер нь одоо хэрэг үзэлтэй гулээ. Одоо 31 мянга хамгийн ихнийх нь. Тэгээ яг дүүдэ come out гэсэн гэ тэр бичлэг нэг 17 мянга байсан. Надад ирсэн хамгийн гоё коммент биш яг тэр чатар ирсэн. Тэр бүр аймаг гоё чатсан. Тэрийг уншаад би бүр амар урам авсан. Нэг бас нэг тийм mental health-ийн нэг сэтгүүн эрүүл мэндийн жоохон асуудалтай нэг залгууч юм эргэтэн бичээд тэгээд чиний бичлэгч үзсэн. Тэгээд миний яг энэ сэдвийг миний хувьд амар асуудал болоод байгаа. Тэгээд чи амар зөрөгтэй байна. Тэгээд ер нь бол яг хүмүүс ингээд амар гадуур явж хаад ингээд амар эмгтээлэг эсвэл перектусэн хүн болгон өөрөө буцсан хүн болгон амар тийм гей хүмүүс гэж боддог. Тэгээд амар эмгтээлэг хүн болгон гей гэж боддог. Тийм биштэй амар сайн ойлгуулаарай. Тэгээд яг одоо үеийн хүмүүсийн нэг гамбуушигчи яг үеэр нь төсөөлөд байгаа гэд тэрийг сайн ойлгож өгөргөө. Тэгээд би яг тэр хамгийн сүүлийн шүү. Хамгийн сүүлийнхаасаа өмнөх бичлэгэн дээр тэрийг жоохон дурдсан. Тэгсэн чинь хүмүүс тэр доор жоохон дургу байх шиг үл нэг гамбуушигч юм ууллаа. Тэгээд би яг муусандаа биш яг тэр нэг яг гамбуушигч одоо жоохон тэр үед амар муха жоохон тиймэрхүү гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэрнээс яг энэ хүмүүс яг ийм хүн болгоо яг ийм байна. Мөнгө авч унцдаг юм байна. Тиймэрхүү ойлголт авсан болов. Тэрийг яг задлуулж хамсан гэсэн үгнээс л гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээд жоохон хүмүүс үзээ ядах шиг үл. Яг айгүй маргаантай сэдвүүлтэй тэг яг үнэндээ бол бид нар тэр үед амар жоохон байсан, зарим нь төрөөгүй байсан те. Тэгээд яг үнэндээ тэр үед юу болсон? Одоо ган удагчтай бол би уулзч үзээгүй, амьдралынх нь хажууд байж үзээгүй болохоор мэдэхгүй. Тэгэл ер нь бол хин хинтэн л шүмжлэх ирэх ч юм уу боломж байхгүй л гэж би боддоо ш тий. Чи өөрийнхөө өнцгөөс ярьж гин, зарим хүний өнцгөөс бол айгүй мундаг хүн, лаг хүн, LGBT хүмүүсийг гаргаж ирсэн гэж ярьдаг. Зарим LGBT хүмүүс болохоор харин ч муу нэртэй болсон гэж ярьдаг. Тэгээд хүн болгонд юм болгон өөрөөр нөлөөлж байгаа ш. Тэгээд яг тэрэн шиг одоо ингээл бит хоёрын хийж байгаа подкаст ч гэсэн зарим хүмүүст айгүй их нөлөөл үзүүлж байгаа чиний влогтой адилхан. Зарим хүмүүс харин ч бүр ингээ үзэн яддаг мэдээд яхаа мэдхгүй гэж магадгүй. Гэтэ чи яг тийм үзэн яддаг хомофобик хүмүүст юу гэж хэлмээр идэг вэ? Тэгэл энэ бол миний амьдрал гэж хэлмээр идэг шүү дээ. Тэгээ би яг тэднүүсийн амьдралаар амьдрахгүй. Миний яг яаж амьдрах нь тэр хүмүүс ч юм бол ямар ч хамаагүй л гэж бодсон. Тэгээ яг нэг эцэг их амар хүлэмжшүрдэг хүүхдүүд жоохон амар сэтгэлээр жоохон өргөмөр санагдаад идэг жоохон хэцүү юм шиг байлээ. Яг нэг би яг бичлэгээ хийж гиснээс биш тийм хүмүүс амар тийм хүүхдүүд амар их битсэн л дээ. Одоо манай ээж аав ингээд намайг мэдвэл амар алан. Гэхдээ би ална гэж битсэн. Тэгээ ерөөсөө би ингээд хэлхээс амар айж ин тэг хэлвэл алуулна. Яаж хэлэх үү вэ? Би өөрөө нэг ээж авдаг ком оф тийм юм чинь тэгээ яаж юу гэж хэлгээ сайн мэдэхгүй. Тэгээ паникнд орчихсон. Гэтэ одоо юу гэж хэлмээр? Паниктал байгаа юу? Паниктал. Тэгэл ойрын ер нь хэдэн жилдээ ээж аав дээр нь ком оф гэсэн бодол байхгүй. Тэгээ ер нь явандаа тэгээд яач магадгүй хэлэхгүй ч биш магадгүй таснууч магадгүй. Ийм угаасаа ком аут хийх чинь хүний л шийдвэр те харин хүний өмнөөс ком аут хийх чинь муухай шүү дээ. Одоо юу гэдэг би явснаа юу гэдэг хин нэг нь мэдснэ ээж аавд нь ч юм уу найзд нь очсноо гээ гэдэг чинь мдээгүй юу тийм ээ гэд яриад иж болохгүй. Тэрийг бол би бүр амар эсэргүүцдэг бүр ингээ хүмүүс мэдээсээгээ те чамд ч юм уу чиний хүрээлэлд гей гэдгээрээ нээлттэй байлаа гэд
чи тэрийг хүн болгонд хэлээд явж гин гэсэн үг биш те. Тэр хүнд өөрийнхөө тухай хэлэх тэр эрхийг үлдээх ёстой, өгөх ёстой гэж бодод тийм. Яг гэхдээ комаутын тухайд бол эрсдлээ сайн тооцоолол өөрийнхөө мэдрэмжийг дагал гэж хэлмээр санагдав шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө би яг тэр хүүхдүүд яг ингэж хэлмээр санагдав. Жохон мэдрүүлээд би яг тийм шүү гэдгийг жохон зурс хэлж явах хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Одоо үнтэй суухгүй ч юм уу. Тэгээ манай нэг найз тийм тэр яг ингэсэн гэсэн. Яг ингээд жохон хэлж агаад тэгээ бүр комаут хийсэн. Тэгээ гайгүй. Тэгээ манай тэр эмэгтэй найз хүнтэй суухгүй. Тэгээ би яг тэгээ кино мөн үзэж байхдаа би юм болчихвол яах юм бахгүй гэсэн чи чинь жохон дургуумар байж байгаа л. Тэгэл ер нь бол ингээд яг толгоонд ингээд жохон тасгаж жагаад юм ус байдаг шүү гэдэг жохон тасгаж жагаад тэгээ комаут хийсэн чинь гайгүй эргэрүүлж авсан гэсэн. Ялчгүй амар сайн судлал хальт тэгж ярьж гинэ гэдэг чинь яттай ээжигээ ер нь ямар үзэл бодолтойг нь мэдчихэж байна. Тийм гэтэл хүн болгоны ээж аав бас өөр амар хэцүү шүү дээ. Ингээ эргчүүл буруугаар эргчүүл яанаа. Хөөхт шүү дээ. Би л одоо хөөхт байгаа л шүү дээ. За тулах гэл. Найзууд чинь хэр хүлээж авсан. Чиний влогийг үзээгүй л байгаа юу? Үзсэн л хэл үү? Үзсэн бүгдээрээ. Би ер нь бол комаут хийгээгүй найз надад бараг бийдэг байхгүй. Ер нь бол яг бичлэгээс өмнөсөн бараг байгаа бийдэг байсан. Бүгдээрэнд нь комаут хийдэг байсан. Тэгээд яг анх комаут хийж захтаа нэг жоохон яг зурс хэлдэг гэсэн байхгүй. Тэгээд яг угаасаа манай найзууд яг ямархуу нэг хүлээж авдгийг жоохон мэдчихээд тэгээ комаут хийсэн ч угсаа гайгүй. Ер нь бол намайг амар тийм насж ястаа буруу муу хэлжсэн хүмүүс бийдэг шүү дээ надад л. За хоёлаа анхны тэгээ өөрийгөө таньж мэдсэн тухай нь бас ярий. Яг хэдэн наснда өөрийгөө одоо бисексуал хүн бэ гэдгийг мэдсэн бэ? Би ч яг 9-р анги төгсөөд бараг 10-р ангитай орж явахдаа мэдсэн байна. Тэгээд яг анхны тийм яг тэрийг өөрөө яг ингээд жоохон мэдчихээд за яг ийм байна гэж мэдчихээ байжсэн чинь нэг банд гарч ирсэн амар хөрхөн. Ер нь одоо бол олонний танил байхгүй. TikTok гэдэг. Тэгээд тэр яг надтай яг хальт ингээд бичээл тэгэл яг би тийм гэл надад хэлчихсэн байхгүй. Тэр нь тийм үү би ер нь л өөрийгөө анх мэдчихэж байгаа гэл ер нь л өөрийгөө хэлээд тэгээд нэг сар гаруй бараг чаталсан эцэст нь нэг уулцсан яг тэгс чинь 4 сарын 20-д 10 дээрээс метрс өдөр болохоос өмнө хүмүүс. Тэгээд 7 хоног бүр тасралтгүй болцоо бит хоёр чинь. Тэгээд яг анх уулзахт намайг уулзах гэж. Би яг тэр нэг амар борон дуртай би. Тэгээд бороо орохоор хэлээ уулзъя гэж хэлдэг. Тэгээл нөгөө чи амарцгүй хэлээ уулзъя гэж хэлдэг. За яах вэ уулзъя гэдэг. Тэгээ яг нөгөө нэг би манай хичээл чинь бас амар ой тардаг гэсэн. Тэгээ жоохон гээгээ тасраал. Яг гэр манай одоо ойрхон яг манай даахгүй нэгдэхгүй. Нэг хэдхэн болон дор. Тэгээд би яг гэрийнх нь гадаачлуу байлын гадаа очисон чинь яг чата намайг очиж шүү гэж яхад нэг яриад хэдүүсэхгүй. Даарч гинөө гэдэгсэхгүй. Даарч гинөө гэжсэн. Тэр нэггүй яах вэ гайгүй. Тэгээ байжсэн чи яг уулцаар болоод яг ингээд би саатан дээр нь очиж хүлээжсэн чинь нөгөө чи ханьс дуудахгүй. Тэгэл очоо айн гэр гарч амар өндөр амар царилэг амар биндэхгүй. Тэгэл яг тухайн үед яг нэг сайн болчихтойгоо мэдээгүй ямар тажгүй юм дээр. Тэгээ ингээл гарлан харсан чинь амар усны саунд чацраг нийцсэн. Тэгээ маа уурчих гээд. Тэгээ ингээ хасч тэр бүр амар халаа ёо. Тэгэл бүр яг тухайн үед яг нэг энгийн юм шиг санагддаг. Нэ одоо хотод бүр амар романтик санагдаад байхгүй юм. Тэгээ ингээ уусан ч бүр амар чихэртэй. Амар гуйч би амар чихлэг юм дуртай. Тэгээ ойлаа та хайж байгаа гэдгсэн чинь ишээ нэг саад руу явна шүү. Амар уриалхан амар тийм шийдвэрнги. Тэгээ яг нэг хоёр савлуур байсан. Тэгээ яг савлуур дээр нь очиод ингээл жоохон байрнуудаас жоохон хол. Гэтэ яг тэр савлуур нь юугаар харагдав. Төв замаар явж хахад харагддаг. Тэгээ савлуур дээр ингээл амар 9 бас юм яриад. Амар хэмээн. Тэгээл яг оройтс нэг жилгүй тэгэл би харих хэрэгтэй болол. Тэгээ харьцаа үйсэн чи маргааш нас дахиж чадчихвал. Тэгэл уулзъя гээл. Тэгэл бит хоёр чи яг намайг сургуулаас ирж аваа 4 замаас. Тэгээ бит хоёр ярьж юм алхаад тэгээд бүр 5 шар хүртэл авчихсан. Яг цас ороод бүр амар амт. Тэгэл 7 хоног бараг тасралтгүй өдөр болох уулзаал.
Тэгээ одоо яга харьцаа болцсон мэхээр нөгөө нэг яг тухайн үедээ яг өөрийгөө тим гэж мэдчихсэн нэг жилхүү тэр жоохон надаас нэг 2 3 ах байсан байхгүй. Тэгээд би амар чамд ямар сайн болчлоо гэсэн байхгүй. Тэр нь би гэл тэгжсэн. Тэгсэн чинь хоёлаа унтыг гэдэг юм гэдэг байхгүй. Тэр үе чи би амар жоохон байсан жилхүү. Ерөөсөө ингээд үгүй стат надад тийм гэрэггүй гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь аваа блоклцсон. Тэгэл би яг ингээд блоклчвал нэг хэсэг хугацааны дараа явсан чинь амар сайн болсноогоо мэдээд. Тийм. Тэгээд яг тэр 100 амар өөрчлөгдсөн юм а би чинь яг тэрнээс өмнө жоохон амар дараахан тийм юу ч баг ярьдгүй нэг жоохон тийм хүч өдөх гэсэн байхгүй. Тэгэл яг ботсон яг намайг амар өөртөө адилхан од биш амар царайлаг биш болохоор амар гоё хуцалдгүй болохоор хайсан болов. Тэгээ би бүр өөртөө бүр амар өөрчлөлт хийгээд бүр амар өөр босхгүй амар нээлттэй юм л зү. Тэгээ үдсэн чинь 100 амар алтаал үдсэн чинь яг 100 чат хичээл тэгэл засарцсан би амар зүгээр амар өөрчлөгдсөн гэд нэрэлж өөр болсон юм болов уу. Тэгэл жоохон чатлаа үдсэн чинь манай түр өдрийч ганцаараа юм байна гэл. Тэгэхээр за юу гэхгүй гэл тэгэл бологлол хийсэн гэдэг юм. Гэтэ чи бас үгүй гэж хэлж чадсан айгу мундаг шүү дээ. Тийм. Тэгтээ тэр үедээ би амар хэргэлцсэн. Одоо яах вэ? Тэгээд яг яадаг бол мөн тэгэл за ер нь хэрэггүй юм гэл тэгэл байсан. Угаасаа бэлэн биш. Тийм байгуул жоохон байсан биш тэр чинь. Тийм. 15 6 тал байсан шүү. Ерөөсөө бэлэн биш. Тэгээ нөгөө нь жишээ нь чамаг огт бодолцохгүй. Тэгээд одоо юу гэдгийг цаашлаад бүр бэлэвч хүртэл хэрэглэхгүй гэж байвал хийгээд юм шүү дээ. Гэрт нь очиод ч тийм. Тэгээ айсан л амар өвдөх болов. Тэгэл Уусаа амар ингээд нарийн бэлтгэл бас хэрэгтэй юм л шүү дээ. Сэтгэл зүгээс ахуулаад тэггүй шууд хийн гэдэг чинь бас баг хүчин нэг төрлийн хүчин шүү дээ тий. Тэгэж ерөөхдөө яг сайн болол яасан байх л та комоди. Тийм тэгэл тэр нэрээ байгаагүйсэн бол тэр залуу байгаагүйсэн бол би үдэж яг амар жожог яг тиймэрэл байх байсан бол гэж бодсон шүү дээ. Тэгээ яг миний амьдралд яг 2 3 хон л тийм залуу идгийн. Тэгээ дараагийнх нь яг саяхан энэ 100 ер нь бол яг миний тайп биш тэр гэхгүй яа өөрөө сонсчихвэл. Тэгээд тайп биш гэж ер нь л заа хашин амар хөрхөн. Гэхдээ нэг юм амар зодоод идэв. Хамт байхаар ингээл цогш мөхөл. Яа яаж аа. Хайраа илэрхийлээд байгаа тэр юм бэл хүмүүстгүй ингээл боож авч маамстай. Ингээл хайртай гэж хэл мэлж гэж. Яна тоглож байгаа нь тэр юм уу? Ямар амар. Би ерөөсөө тийм нэг амар нэлээд юмд амар дургуун бохгүй. Ингээл амар хайртай шүү гэл амар хайраа маяг гэл тэрэнд амар дургуун. Тэгэл жоохон яг нь найзууд шиг тийм үргэлжлэлтэй амар дуртай. Дуртай ч юм уу тийм. Тэгээ тэрнтэй одоо яг найзуудтай ярилцдаг л. Гэтэ ер нь тэр тухайнаа ярилцдаг уу одоо юу гэдэг би ийм нэлээд юм дургүй гэдэг өөрийнх нь зүгээс илэрхийлээд тий ярилцсан тэгсэн чинь чи одоо намайг зодвол би чамтай ерөөс харьцахгүй шүү. Бүр амар зоддог гэсэн цогч авч маа. Тэгэл гадаа явж ах чи ингээл наруутаа цогт ч юмдгүй амар жоохон тэнэгдээ. Гэхдээ яг нөгөө нэг амар цагаахан ч юм уу. Тэр надад таалагддаг гэсэн юм. Тэгэл за юм бэлээ. Зодволч аль юм болох зодволч юм даа. Ерөөсөө чиний хилээд байгааг хүлээж авахгүй л өөрийнхөө л байгаа юм тий. Тэг цаашдаа одоо ихэр чин зөндөө асуудал гарахаар одоо юу болох юм? Тийм. Чи өстой сайн салж сурсан юм байна тий. Үгүй гэж хэлээл тэгэл чадахгүй гэл зайгаа барай сурцсан. Ер нь бол эрт сурчвал бас гоё чухал чадвар л та. Тгийг үгс болоод амар ингээд хэцүү орооцолтоо л явааддаг хүмүүс байгаад ддэг тий. Одоо чиний хүрээлэлд ер нь хосууд хэр их байна? Стрит хосууд. Үгүй ер нь хамаагүй. Ерөөсөө байдгүй ш. Тийм. Би ер нь бол хүнтэй ингээд үерхий гэж хийж үзээгүй ш. Эмхтэйс эрэхтэй ш. Тэгтээ яг нөгөө нэг эмхтэй хүнд болохоор яг сайн болсноо яг сайн болдгоо яаж мэдсэн мэхээр нөгөө нэг яг бас тухайн үед яг өөртөө төсөлтөө байжсэн чинь бас жоохон байсан юм а тэр чинь хосоо олохгүй гэж чадчихлаа нэг тийм чаданд ороод тэгсэн чинь нэг охинтой нэг ингээл хүчээр баг өрхүүлцэхгүй. Тэгээд би яг ингээл заавалцал болцсон гэл. Тэгээд кино үзэхэр болсон тэр охинтой.
Тэгээ яг нөгөө тэнгис дээр очиод ингээл кино үзээл хөтөлцөж явж магаал. Ер нь бол жоохон болцооч юм уу тэгэл болцсон. Тэгээд байжсэн чи тэрэндээ бас сайн болцсон. Тэгэл жоохон тэр бас ээл байсан билээ. Тэгээ тэрийг мэдээд би болцсон. Яасан мэдхгүй тухай үед. Тэгээ болцсон. Тэгээд бас саяхан бас нэг охин байсан юм аа. Яг одоо манай Дотлын гэх юм уу. Манай сургуулийн охин баггүй. Тэгээд нилээ дуудаа миний өнөөс гүйдгэсэн локер мокер дотор. Миний локер нь чойштой шүү дээ. Өглөөр ингээд чойш ингээд захиамах юм идэх юм байна. Тэгээд амар сонир гайхаад яаж миний тэр төвчтэй локерыг ингээд онгоолгоод гэсэн юм бол гэд гайхдаг байсан. Тэгэл амар найрж байгаа л намайг үргэцэн ч юм уу. Тэгэл найрж байгаа л яг контакт үсгээд би сайн болцсон. Тэгээ яг үерх гээл байжсэн чинь нөгөө охин жоох өөр гачин зангаар. Гэтэ одоо ингээд ихэнх хүмүүс баа гэхээр ингээд жоох ойлгохгүй ч юм уу. Яг үндэ эмгтэй хүн сайн болох, эрэгтэй хүн сайн болох ялгаатай мэдрэмж нь адилхан шүү дээ. Надад л адилхан. Би бас нэг яг автсан цуггаа бодолд үзсэн чинь эмгтэй ихтэй хоёр үргэлжтэй ч юм уу хамж явжсэн. Эмгтэй нэг жоох надар заснаа. Хүүийн нөгөө нэг хитүү бидэг гомо бэнт шүү дээ гэдэг тэгэхгүй. Тэгсэн чи эрэгтэй наснаа заа. Тэгээ яваад. Тэгээд тэрнээс айбар сонир санагдсан. Тэгээ яаж яхад тэр хоёр нөгөө нэг яг миний үе чих юм тиймэрхүү. Тэгээ би яг дотроо бодчихсон байхгүй. Ер нь бол яг миний үеийн хүүхдүүд бас хүлэмжшүрт хүүхдүүд байдаг юм байна. Би яг тэрнээс өмнө болохоор яг бүх хүүхдүүд яг бүх нөгөө нэг жинзий үеийнхэн хүлэмжшүрт юм болов гэж бодчихсон. Бас гүйл юм бэл. Яаж чад гомо гэдэг чинь ямар муухай. Харин тэр үг хэрүүсэл Уул нь гей гэдгээр нь л явна шүү дээ. Гей гэвэл арай цэвэрхэн тийм чихэнд наалцтай сонсогдоод байгаа байхгүй надад л. За одоо ингээд одоо яг дөнгөж жишээ нь өөртөө come out хийж байгаа ч юм уу өөртөө эргэлдэж байгаа хүүхэд байвал чи одоо юу гэж хэлэх вэ? Тэр хүмүүст үү тэгээд ер нь бол өөртөө эргэлзээд ер нь бол нэг хэрэггүй л гэж бодсон шүү дээ. Би болохоор яг өсвөр насндаа ч юм уу тийм үед эргэлжсэн үед яг амарсан судалгаа хийж байгаа тийм ивент энтерч аваад танилцуулах юм ч юм уу. Яг тэрэн дээр л би яг хамгийн анх яг ийм хүмүүс байдаг юм байна. Тэгээ би ганцаараа биш юм байна гэдэг амар ойлгочихсон. Тэгээд яг тийм хүмүүсүүдэд хандж хэлбэл ивентэд явж үзээрэй л гэж хэлмээр. Харин одоо ковидтэй болохоор нэр ивент болтгоо бас хэцүү байна тий. Гэтэ адаглаад бас нэг онлайн ярилцлагууд болж байгаа. Влог хийдэг хүмүүс гарч ирж байгаа. Хамаагүй хантай л та. Одоо ивентийн талаар мэдээлэл авъя гэж байвал ямар сувгнаас мэдээлэл авах юм пэйж ч юм уу тий. Би ч анх нөгөө нэг яг фэйсбүүкээс хайцсан байхгүй. LGBTQ Mongolians ч юм гэдэг Mongolia гэдэг. Тэр яг гараад ирт юм лээ. Төвүүдийн пэйжүүд нь. Тэгээ яг тэрүүгээр судлаад ингээд яг үзэхээр тэгээ шинжилгээ энэ авдаг. Ер нь бол амар кино, movie night энэ зохиодог юм билээ. Тэгээ би бас нэг удаа movie night энэ очиж үзсэн. Тэгингээ бас шинжилгээг нь өгчсэн. Шинжилгээ өгч үзсэн. Тийм шинжилгээ авдаг чинь залуус эрүүл мэнд төв. Заавал би яг миний тэр очдог өдөр яг тэрэн дээр кино гарчихсан. Тийм. Grand Plaza-гийн 15 давхурт нэг хэсэг гаргасан. Тийм. Тэгээд манай сонсогч нар бас шинжилгээгээ улирал тутамныг өгөө мартваа. Амар чухал би уул нь хилээл яваад байдیں۔ Тэгээд ковид гэ зарим гэрээсээ гарч чадахгүй эртэл байгаад байгаа шүү. Би нөгөө чиний дүүдээ come out хийсэн бичлэгийг үзсэн байхгүй юу? Тэрнээс хойш тэгээд дүү чи нэрээ хэр вэ? Тэрнээс хойш нэг ганц 2 өдөр жоохон дугааргаа ч юм уу жоохон тиймэрхүү байсан. Тэгээд тэр нь бол гай болчихсон шүү. Тэгэл заа зүгээр. Ер нь бол жоохон гадралдаг байсан таны гэх. Тэгэл надаа ингээл би амар хуцаа нуудаг байхгүй. Тэгэл юу нуугаад байгаа юм гэл тэгэл ер нь бол амар нуудаг байсан. Яг тэрнээс гадарсан байж магадгүй ч. Тэгээд яг нэг хэсэг байж байгаа л яг тэр бичлэгч хийсэн дараа нь 2 3 өдөр байж байгаа өдрийн дараа тэгэл яваад өгсөн. Одоо өөр газар байгаа. Тэгээд тэрнээс хойш юусэн яахгүй. Нэг сайн ярилцаагүй л. Гэтэ ер нь бол өөрт нь бол гайгүй тэгэл гайгүй л байгаа юм шиг үл. Өөрөө яг нөгөө нэг ах намайг комфорт гэсэн юм ярьдаг гэсэн юм. Ийм тийм ээл найзууд мэдтэй, гей найзууд зөндөө тийм.
хүрээлэлтэй. Тэгээд хэрвээ би таныг тийм байвал зүгээр шүү гэлдэг байсан. Тэгэл за ер нь бол манай дүү гайгүй байна л гэж боддог. Тэгж хэлж байгаа нэр амар чухал асна л үзүүлсэн биш тий влог хий гэж бодвол. Тэг манад баг дүү бас одоо чинь 4-р анги. Тэгээд би бас баг дүүтэй жоохон ойлголаа л. Ингээд яг TikTok энэ төр үзэхэр нэг тийм нүрээ бодсон хувирсан тийм гардаг штэ. Тэрийг харчаал амар ингээд манад царин санал ямар мухай зовхой ингээд. Тэгэхээр би яг тэрнээс тэгж бодсохгүй ингэж бодсохгүй. Яг одооноос яг ингээд ойлгох хэрэгтэй юм байна гэх. Тэгээ одоо ер нь бол тийм юм хүмүүс байдгийн шүү. Тэгээ хоёр ихтэй хор тусууж болдгийн шүү. Жохон ойлголаа л. Тийм ер нь бол аль 4 настайдаа л хүүхдүүд цэцэрлэг тахта тий аав ээж хоёр бие биендээ хайртай гүнж ханхуу хоёр суудаг ч юм уу тий хайр гэдгийн ойлголтыг мэддэг юм чинь 4 наснаас нь ч ярьж болохоор байгаа хгүй тий хүмүүс л том босоо байна л ярина гэл аль хэдийн баг үзэл бодолтой олцсон багт нь ярьж марах гэдэг. Жохон ойлголоо. Тэгээ чамайг тэгж хэлэхээр дүү чинь яаж үлээж явж байна? Амар царин сонирм бол бидний амар мухай хараад тэгэл. Гайхаалаа гахтаатай. Ерөөсөө нөгөө нэг тийм төсөөлөгдөхгүй байгаад. Тэгж л байлаа. Гэтэ яг хүчилж байгаад ойлголноо. Багаар ярьж идэл гайгүй болохгүй. Тэгээ явандаа ойлгох чинь дүү. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй? Цаашдаа юу тэгэл ер нь бол яг өөрийнх нь талаар ч юм уу яг нөгөө нэг яг нэг жигд нэг LGBT юм гаргаад нэг тийм блог хийгээд үл жоохон нийгэм жоохон хүмүүс жоохон сөргөөрүүлж авах одоо нэг тиймэрхүү санагдаад байгаа надад. Амар эвгүй санагдав. Тэгэхээр жоохон яг дан тийм блог биш жоохон нэг уусалцтай ингээд тийм ингийн тэгсэн ингээл хойлоо тиймэрхүү биш л гэж. Тийштэй угаасаа бид нар чинь зөвхөн LGBT-тэй зөвхөн тийм хүн биш штэ өөр зөндөө биднэрт мөн чанар дуртай зүйл, хобби, найзууд, тэгээ дургуй зүйл хүртэл байгаа, идэг дуртай хоол ч юм уу. Амар олон өөр юм баг чи хүмүүс зөвхөн ингээл өдөржин шүнжин бараг ингээл сексигээл LGBT тухай бодож идэг гэж бодод юм шиг тий. Тэгээ чиний өдөр ерөнхийдөө яаж өнгөрдөг вэ? Би чинь тэгэл одоо ковидтэй гээд жоохон хичээлтэй л юу анхаарат байгаа шүү дээ. Ер нь яг нэг хичээл ордог өдрүүд би чинь өглөө гараад л өрөө ирдэг хичээлтэй. Манай сургууль амар өрөө тартай. Тэгэл одоо болохоор бас нэг ийш шимтэлтгэл энэ төр гээд жоохон өрөө идэж байгаа. Тэгэл ер нь гэртэл бүгж байгаа дөө өрөө. Тэгээ царай мэр алдсан батмат гарцсан. Жоохон тийм юм. За миний урилгыг хүлээж аваад цаг гаргаад ирсэнд баярлалаа. Зөндөө завгүй багт нь яг завтай өдрийн тааруулаад асуусан юм шүү тий. Тий яг завтай өдөр. Тэгээ бас намайг подкастт орсон баярлалаа. За баяртай. Манай сонсогч нар дагаарай, YouTube channel-ыг үзээрэй. Бас манай Instagram, Facebook-ыг дагаад өөр зочдын ярилцлагыг сонсоорой. За баяртай.